Анхан болон давзаалдах 78 шүүхийн ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулалт нийт 98 нэр дэвшигч өрсөлдөж эхэлсэн байна. Ерөнхий шүүгчид нэр дэвшигчд маань шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүгчийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу 6 төрлийн бичгийн шалгалт, 2 төрлийн ярилцлагын шалгалт өгөх байгаа. Үүнээс тодруулж хэлэх юм бол эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, ёс зүйн тохиолдол шийдвэрлэх, зан төлөвийн тохиолдол шийдвэрлэх, мэргэжлийн чиглэлээр эссе бичих, мөн мэдээллийн технологийн хэрэглээний тэр чадвараа шалгуулах гэсэн мөн ерөнхий шүүгчид нэр дэвшиж байгаа хүмүүс нь удирдан зохион байгуулах авьяас болон манлайлах ур чадварыг шалгах гэсэн эдгээр шалгалтуудыг өгч байгаа. Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс нийт 8 төрлийн шалгалт авахаас гадна хамтран ажиллаж байсан шүүгч, прокурор, өмгөөлөгч нараас нь санал асуулга авах юм байна. Үүнээс гадна нэр дэвшигчид холбогдуулан тухайн нэр дэвшигчтэй хамт ажиллаж байсан болон тухайн ерөнхий шүүгчид нэр дэвшигчд маань дандаа шүүгчээр ажилласан хүмүүс байгаа. Доотлон тухайн шатны шүүгтээ 3 жил ажилласан байх гэсэн хуульд заасан шаардлага байгаа. Эдгээр шаардлагыг хангасан хүмүүс байгаа тул тухайн нэр дэвшигчтэй хамтарч ажиллаж байгаа болон байсан мөн шүүх хуралдаанд нь оролцож байсан өмгөөлөгч, прокурор гэсэн нэр бүхий 10 хүнээс 5 хүнийг тохиолдлын журмаар сонгон авч ёс зүйн талаар нь асуулга авч байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн мэргэжлийн хорооны гаргасан үнэлгээ, шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан нэр дэвшигчтэй хийсэн ганцаарчлсан ярилцлагын үндсэн дээрх дүгнэлт болон хуульчдын хорооноос ирүүлсэн дүгнэлтэд үндэслэн шүүгчээр томилуулах нэр дэвшигчдийг ерөнхийлөгчд өргөн мэдүүлэх юм байна.